Он цаг урсан өнгөрөвч олон сайхан дурсамжийг хүмүүний амьдралд үлдээж байдаг. Хүмүүс бид тэдгээр түүх дурсамжуудыг эргэн санахдаа тухайн үйл явдлыг, цаг хугацааг, аз жаргалыг өөрийн нүднээ ургуулan боддог. Гэвч 1967 онд телевиз хэмээх хүчирхэг хийгээд гайхамшигтай хөл мэдээллийн хэрэгсэлтэй монголчуудыг танилцсанаар тэдгээр түүх дурсамжуудыг өөрийн архивтаа хадгалан үлдэх боломжтой болсон юм. Тийм ч учраас Монголын үндэсний олон нийтийн телевизийн алтан сав өмөрөгтэйдэг олон сайхан түүх дурсамжийн эзэд манай нэвтрүүлгийн үн хүндтэй зочид байх болно. Ингээд нэвтрүүлэгтэй минь хамт байгаарай. Хүүе тэр өмд станер ванли байна тий. Йоо яана. Цаас масаг яагаад байгаа юм бэ те? Яа энэ штий энэ штий. Яа гой бичлэг гараад ирнэ. Энэ ч сони юм байна. Ямар хөөх юм бэ? Яана. Би энэ цагаан хувцсны талаар гоё түүх ярина зөө. Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харвдаггүй. Маш өвөрмөц бас сэтгэл догдлуулсан тийм билэг байлаа.